За та бүхэн мөнгөний тааны босоод мөнгөний босоод тайлбарсан болов уу болов уу юу гэж бодцооч ямар одоо үйлчлээ ямар үйлчлүүлж яаж үр дүн гарч ийн үү энэ талаар ярилцгаая. За сүүлийн өдрүүдэд та бүхэн мөнгөнийхөө босохдоо яаж ажиллав? Ямар үр дүн гарав? Би нэг ганц хоёр асуулт төсөв. Асуулт хийлгэсэн тийм ээ. Мөнгөний босох тайлбар. За хамгийн ихний асуудал бол мөнгийг зарцуулах үед мэдрэмж өөрчлөгдсөн үү? Юу гэж бодож байна? Мэдрэмж өөрчлөгдсөн. За ямар өөрчлөлт гарав? Өмнө нь болохоор дандаа мөнгө харамлж юм авдаг байсан. Тэгээ одоо болохоор нөгөө ихэ болцсон байсан. Яаж авч байна? Ерөөсөө ингээд баяртайгаар одоо энэ юм надад хэрэгтэй гэсэн юугаар авч байна. Зөвшөөр. Өөр ямар мэдрэмж вэ? Ер нь тэгээд нөгөө нэг сөрөг нэг амар дандаа л нөгөө нэг болохгүй байх, бүтэхгүй байх, хүрхгүй байх. Ингээд идэг тэр мэдрэмж бүр алга болцсон багшаа. Сайн. За чинь нэг үгээр хэлбэл бидний мөнгөний одоо мөнгөтэй харилцаа маань яаж сайжирч байна вэ? Сайжирч байна, бүр маш сайжирсан. Миний хувьд бол өстой сайжирсан. Зөв. За мөнгө орж ирэхэд яаж? Мөнгө орж ирсэн үү? Алга орж ирсэн үү? Би тэгээд нөгөө энэ таны сургалтын сууснаас хойш одоо сүүлийн үед өдөр болгон бэлэг авч байна хүмүүсээс. Нөгөө нэг би сайхан нэг юм хуваарай лангуу эрхэлж байгаа байхгүй юу? Нээси ирэх. Тэгээд одоо нөгөө нэг сургалтын сууснаас хойш одоо нөгөө орлогоо яаж өсгөх вэ гэдэг нөгөө маш олон хүмүүстэй уулзаж одоо бизнесийнхээ уулзалт энэ хийж байгаа. Тэгэхэд нөгөө нэг хүмүүс өмнө нь намайг ерөөсөө хүмүүс бараг ирээч уулзъя инээтрээ гэхээр ирдэггүй байсан хүмүүс өөрснөө зорж ирээд ямар юм хийж байгаа вэ? Энийг чи хамтарч ажиллая гэд одоо нөгөө нэг би өөрөө сэтгэлээ зассан чинь нөгөө нэг хүрээлэл гэдэг юм шал өөр болж ирдэм бэ. Түүнээс өмнө надаас хүмүүс зүхтаадаг байсан байхгүй юу? Зөв. Тэгээ ирсэн хүн болгоо нөгөө нэг ингээд надад гарын бэлэг барьж ирээд танаа тэгээ бүтээгдэхүүний жаав сонирхсон хэрэгэлдэг мэддэг айгуу гоё бүтээгдэхүүнтэй штэ чи энийг хийж байгаа мó гэдэг. Жишээ нь тэгээ ирсэн хүн болгоо бэлэг өгөж гоё талархлын үг хэлжээ. Гарын бэлэг хэлж чинь чи юу гэсэн үг вэ? Одоо намайг хүндэлж байгаа юм болов уу? Орлого мөн үү? Мөн штэ. Зөв. Нэггүй хэлбэл орлого заавал мөнгөөр олох ёстой. Үгүй юм байна. Ямар нэгэн байдлаар одоо нөгөө нэг орж ирдэм байж тээ юм чин. Бэлэг байдлаар ч гэсэн яах нь вэ? Орж ирдэг байх. Орж ирж болох юм шүү. Та яаж хүлээж ав? Би бүр маш талархалтайгаар нөгөө өөртөө амар ихтгэлтэй нөгөө баярлаж тэгээ би ч нэрээ бас ийм гоё хүмүүс намайг бас хүрээлдэг байсан байж тээ гэдгийг мэдэрсэн. Зөв. Хүрээлэлтэй талархсан уу? Талархсан. Одоо тэгээд нөгөө өглөө болгоо нөгөө нэг одоо миний бизнесийг дэмжиж одоо надад хамтарч ажиллаж одоо нөгөө бизнесэд нөгөө нэг хөрөнгө оруулалт одоо нөгөө худалдаа авалт хийдэг бүх хүмүүстээ өглөө болгонд халахж байгаа. Зөв. За. Тэгэхээр одоо орлого орлоо гэж. Орлого огт нь яаж татчих чинь? Өмнө нь нөгөө нэг орлого орохт нь тэгсхийгээл тэгээл баг одоо дуртай дургу мөнгө авдаг ч юм уу тиймэрхүү байдалтай байсан бол одоо нөгөө нэг эхний одоо манай өнөөдрийн одоо орлогыг нээж өгсөн танд баярлалаа гэд нөгөө нэг бараанаас нэг жижиг гарын бэлэг өгч юм уу айлсэл зүгээр талархаад хүлээж аваад зөв. тэгдэг болсон байна. За түр хүлээж байгаа энд нэг хүн орж болохгүй байна гэх юм. Би одоо За өмнө нь тэгээд мөнгөтэй холбоотой ямар сүлд мэдрэмжүүд байсан байна? Өмнө нь одоо бүх зүйл бараг сөрөг байсан байлээ шүү дээ. Одоо нөгөө нэг орж ирж байгаа мөнгөө тэгээд нөгөө цалин буудаг. Би ч өмнө дандаа ажил хийдэг байсан байхгүй юу? Тэгээд нөгөө цалин буух болгоно одоо тэдэн төгрөгийн цалин орох болов баг орчвол яана
одоо миний нөгөө нэг дараагийн одоо нөгөө гэрийн одоо амьдралын одоо нөгөө нэг зарцуултыг хүрэх болов гэдэг дандаа айдастай тэр чинь нөгөө айдас байсныг би бас мэдэхгүй байж байгаа сая хичээлдээ суугаа мэдсэн байл ш. Зөв. Тэрийг бас мэддэггүй юм байна хүн. Тэгээл нөгөө нэг хүрхгүй бол яана баг цалиа орчвол яана одоо энэ удаа хэдэн цалиа орох болоо хэдэн төгрөгийн цалиа авах болоо гээл дандаа нөгөө нэг сөрөг мэдээлэлтэй. Тэгэнгүүт яг нөгөө бодож байгаагаас шал баг цалиа ороод ирдэг байхгүй. Тэгэнгүүт нөгөөдөгтөө стресс нөгөө орж ирж байгаа юмдаа халрахгүй дандаа нөгөө юм голсон ийм айдастай сэтгэлээр хүлээж авдаг гэсэн л. Голсон айдастай мэдрэмж танд юу авчирч өгсөн бэ? Энэ орлогыг маш их хааж одоо тэгээд нөгөө энэ өөртөө ерөөсөө талрахгүй өөрийгөө үнэлэхгүй тэгээд маш олон зүйл байд юм бэ тэрэнд. Зөв. Маш сайн байна. Яд маш их баярлалаа багшаа. Би бүр тэгээд нөгөө нэг ослон би нөгөө өмнө нь ээжтэй гомдчихсэн гэж ярьжсэн шүү дээ. Тэгсэн чинь тэрийг ингээ голцсон чинь нөгөө миний энэ доктор нэг л юм байгаа л гэдэг байхгүй нэг харахгүй дандаа л нэг бүтэг юм боддог дандаа л нэг сөрөг бодолтой. Тэгсэн чинь нөгөөх чи ингээ алга болцсон чи одоо би ерөөсөө энэ миний доктор байсан нэг харахгүй юм буу юу ч байхгүй. Одоо би ерөөсөө тэгж ууралж стресслэж юмд тийм юу яха болоод одоо баг 7 онцлоо. Зөв. Үнэхээр маш сайн байна. Баяр хүргэе. Нэггүй тэглийн болоод гайлтна гэж. Одоо цаашид танд улам илүү гоё юм мэдэрэг. Яагаад? Яагаад зөвхөн мэдэрдэг хэлдэг. Яагаад? Одоо нөгөө бүх өөртөө байсан одоо нөгөө сөрөг муу мэдээл гомдол орсол одоо юу гэдэг бүх юм би гаргачихж байгаа юм шүү. Тэгэхээр нөгөө нэг тэгсэн чинь бүр нөгөө нэг дандаа нөгөө бараг инээд хүрдэг болчиход байна нөгөө ойрын өдрүүдэд. Түүнээс дандаа ингээл уусаа. Тэгээл нөгөө нэг би өөрөөсөө ичлээ сүүлийн үе. Нөгөө нөхрөө буруутгаал чи ястаа тэгдэг ингэдэг гээл дандаа гоншгоноол уурлаал баг буруутгадаг байсан чинь нөгөө бүх муу сөрөг мэдээлэл надад байсан байл ш. Та ерөөсөө мэддэггүй юм байна. Маш сайхан одоо мэдээ шошоглоо хүмүүст тийм урам өсөн, урам хайрсан сайхан мэдрэмж шүү дээ. Нэгдүгээр өөртөө маш сайн сэтгэсэн байна. Дотоод сэтгэл зүйн тэр блокийг тайлч юм. Өөрийн ихгүй инээд мэдээ. Харин тийм ээ. Нэг цагтан суусандаа бүр өөрөөрөө бахархаад, танаар бахархаад би одоо тантай уулзаж ингэж өөрийгөө чөлөөлж ингэж гоё мэдрэмж аваагүй бол тэгэл нөгөө л нэг амьдралаараа амьдарсаар байгаа л тэгэл одоо дуусах нь шүү дээ. Ер нь бол хүүхэд насны мөнгөтэй холбоотой сөрөг дурсамж байж юу? Байсан. Ерөөсөө ер нь хүүхэд насных л байд юм биш үү? Иш шиг байсан шүү дээ. Тэгээд хүүхэд наснд л нөгөө нэг хүн юу авсан байна. Тэр нь л ингээ яваад идэв гэж хатагдаад. Яг та. Маш сайн. Тэр өөрчлөгдсөн юм. Өөрчлөгдсөн бүр бараг 100% гэж хэлэхэд болно. Гэхдээ би дахин одоо өөрийгөө ингээл гоё болгоо. Тэгээ өдөр болгоо нөгөө хичээлээ давтан уншиж, хичээлээ өдөр болгоо хийж нөгөө өөртөө маш сайн ажиллаж байгаа. Зөв. Олон дахин унших тусам үр дүн гарч байна уу? Зүгээр нэг бичээд хайчихад үр дүн. Биччихээд цаасаа шатаачд илүү үр дүн гараад байна. Үгүй олон дахин өөртөө ажиллаж нөгөө нэг хичээлээ дахин уншиж тэгээ дахин ингэж бичиж бичснээ дахиад уншиж тэгжээж өөрчил. Яа зөв. Тэгэхгүй нөгөө нэг ингээл хараад бичээл орчих юм бол нөгөөдгөө ойлгохгүй байгаа байхгүй юу? Тэгээ ойлгосон ч гэсэн үгүй юм мартчихад. Тэгэхгүй нөгөө хэмжтэй хийгээд байгаа энэ чи ерөөсөө л ингээл үүрэл гоё мэдээлэл орж ирээд байгаа байхгүй юу? Тэр нэг үгээр хэлбэл тэр олон дахин уншиж яхад мэдрэмжүүдтэй маш сайн ажиллаж байна. Маш олон мэдрэмж байна. Нөгөө тэр сөрөг үйл явдалтай холбоотой ганцхан мэдрэмж байна гэж байхгүй шүү дээ тийм үү? Харин тэгдэм байна. Тэр ганцхан мэдрэмж гэж байдаг юм байна. Айсан, гайхсан, ичсэн, эсвэл одоо намайг хин юугээд
бодчихгоо гэж бодсон ч гэдэг юм тийм. Яг үнэ. Дандаа тийм. Тэгээ би нөгөө өөрийнхөө орлогыг дандаа нөгөө би ч одоо сургууль мургуул төгсөөгүй юм чин би угаасаа чадахгүй штэ гэдгээрээ өөрийгөө таг хаацсан гэсэн юм. Яг зөв. Зүгээр ингээд бичлэг хийгээд ингээд ирэхээр би чадаад байна. Тэгэхээр яг зүгээр л нэг жоохоо юмд л өөрийгөө бодоо болчоол ингээд амьдраад гисэн л. Яг зөв. Нэгдүгээр хэлбэл одоо мөнгөний босгогч төр сэтгэлийн босгогч төр тайлагдаад ирэхэд хүн чадахгүй юм гэж юу байдаг юм бэ? Байдгүй юм байна. Чадахгүй байна гэж өстө байдгүй юм байна. За маш сайн байна. Баярлалаа. Танд баяр хүргэе. Баярлалаа. Үнэхээр амжилтыг гаргаж бас олныг оруулж түмнийг манлайлж чадж байгаа хүмүүсийн хамгийн сайн жишээ. Та хүмүүс үү? Яагаад тэгэхээр зэрэг өөртөөгөө ажиллаж чадаад өөрийгөө мэдэрч чадаж сэтгэл зүйн ба тэр шарах сэтгэл зүйн болоогүй мөнгөний болоогуудыг багаагаар зөвлөө гэж чадаад байх юм бол үрдэн бол ямар сайн гардгийг танаар жишээлж болох юм шүү дээ тийм үү? Тийм байна. Танд маш их баярлалаа. Өнөө өглөө одоо шавнар дотроос нь ийм сайхан хат жаргалтай баяр баясгалантай гэсэн би таны өмнөөс маш их баярлж байна. Баярлалаа.